сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Анхны маань влог оршин та бүхэн маань subscribe дараад лайк дараарай. За ингээд Өөрөнгөө аймгаас Баянгар аймгийн Галууд өгөөд ирсэн влог маань хэлж байна. За ингээд бид нэр хайхан дулаан самаар явж байна. Хайхан дулаан самд маань бороо орчихсон байсан замд. За тэгээд өвөл бүрхэг байсан. Үнэхээр сайхан борооны дараах үнэхээр гоё байсан. Жохон сэргэн байсныг стооцсон бол үнэхээр гоё байсан. За ингээд борооны дараах байдлын хөө харагдаж байна. За ингээд бид нэ замдаа явж байна. За үнэхээр сайхан зам байсан. Тэгээд за зам бол жоохон өвдөлттэй байсан шүү. Өөрөнгөө аймгаас гараад явах үед бол зам өвдөс хурд явах боломжгүй. Тартур хийсэн дундаа нүхтэй зам байсан учраас үнэхээр хурдан тохируулаад явсан байгаа шүү. Тэгээд та хүмүүс ч гэсэн хурдан тохируулаад яваарай. Ер нь бол хөл хөдөлгөөн их байсаа биднийг явахд үнэхээр хөл хөдөлгөөн байсан. За ингээд нарийн тест сум маань зоогийн газар буюу хоол идэх газар байна. За энэ дээр манайхан гоё хоол идэн. За тэгэл цайж унтлан замдаа одоо ядас үедээ зогсохтой. Одоо зогсоод явах одоо боломжийг бүрдүүлсэн газар яваа шүү. Энд маань хайрыг тэгэл юу байна. Одоо тэгэл идэх хэн байгаа учраас та бүхэн маань энд цайж унтлаад яваарай. Тэгээд замдаа болгоомжтой яваарай гэж та бүхэн хэлж байна. Тэгээд үнэхээр сайхан гоё явсан. За тэгээд үнэхээр ч гоё байсан. Тийм сэрүүхэн биш. Яг сайхан гоё тулаа өдөр явсан байна. За ингээд замд явсан зураг маань харагдаж байна. Үнэхээр байгаль сайхан байсан. Ногоо гоё гарчихсан. Үнэхээр сайхан зам болж байсан. За ингээд явж байна. Үнэхээр байгалийн гоё тогтцтой газар ингэж харагдаж байгаа нь та бүхэн харж байгаа. Үнэхээр байгалийн гоё тогтцтой Монгол эх орноор биш гэж үнэхээр сайхан гэдгийг л мэдэрсэндээ үнэхээр гоё байсан. За тэгээд бороо хургуу ингээ сайхан явсан. Үнэхээр одоо нөгөө тэнгэр бурхан маань ээлээ гэдэг шиг сайхан байсан. За тэгээд уул хатад үнэхээр өрөмж тогтцтой үнэхээр гоё байгалийн сайхныг бишиж тайхаж эх орноо ямар сайхан юм бэ гэж бишир одоо агуу сайхан тэр зүйлийг мэдэрсэндээ. За тэгээд замдаа яваад тэгээд зам жоох идэлтэй стооцсон бол ер нь үнэхээр гайгүй тэгээд яваад байгаа. Явсаар байсан тэгээд замдаа яваад цогцоод яваад тэгэл үнэхээр гоё байгалтай. За ингээд тав хүмүүс харагдаж байна. Энэ бол засмал зам маань. За заримдаа гайгүй засмал замтай, заримдаа бас эвгүй засмал зам бол зөндөө байгаа. Тэгээд урдлаас үнэхээр хөл хөдөлгөөн ихтэй үед явсан учраас ер нь бол цуваа тасахгүй одоо Баянгар аймаг явж байгаа, өвөн буцаж байгаа, буцаж байгаа чиглэлийн замууд үнэхээр за энэ харж байгаа бол байгалыг тавханд авч үнэхээр сайхан тустай уул байна. Гоё уус. Үнэхээр гоё. Жинхэнэ 100 гэдгийг хэлсэн. Үнэхээр гоё байсан. 100 гэдгийг мэдээд үнэхээр сайхан байсан. За тэгээд ингээл яваад л байна. Үнэхээр гоё уустай цаадлын уул тэгээд тэр мөлтэй үнэхээр гоё байгалийн үнэхээр сайхан татцыг тавханд харж байна. За ингээл замуудын гоё. Тэгэл син замаар яваад энэ уул хатны гоё нөхцөл бишэн гаргаж байна. Нөгөө үнэхээр сайхан гарсан бай. Үгээр хэлхий харагдсан Монгол орн маань нөгөө үнэхээр гоё гарсан. Жинхэнэ 100 гэдгийг л мэдүүлж чадсан. За ингээл уул байна. Тамдаа явж байгаа уулаа хавж чинь энэ ингээд үнэхээр гоё Баянгар цаанд байдаг уулнуудын гоё байгаль цаанд үнэхээр нохоо сайхан цэцгийн авч гоё дэлгэрсэн одоо цэнхэд тэнгэрийн үнэхээр гоё тийм сайхан зам болсон. Үнэхээр гоё байсан. За тэгээд байгалийн сайхныг хараад үнэхээр бишиж гайхаж толцсон. Тэгээд ингээл замдаа бид яваалаа. За нөгөө байгалийн нөгөө сайхан байна. За ингээл замдаа яваад шүү дээ. За ингээл нөгөө гоё уул нутж шүү дээ. Жохон орчиж авсан гоёсэн хөтөлтэй бол үнэхээр гоё явчихсан. Үнэхээр гоё уулын тустай том уулыг бүтэн ингэж тойрдог байхгүй. Энэ бол үнэхээр гоё байгалийн тогтцтой гоё уул байгаа. За тэгэл явж энэ замдаа тэгэл хурдад хөрөөлөл яг явсан гүйц төрүүлэх боломжгүй. Зам жохон эвдэлтэй учраас тэгээд хүн гүйц төрүүлэх боломжгүй. Гүйц төрүүлэх юм бол уртлаас цуваа тасахгүй учраас бастай соёлтой байгаад бас янз бүрийн юм болохоос сэргийлээд яг л гоё дөмөр ясан тэгээд бид тэр ингээд явж байгаа нь энэ байна. Үнэхээр гоё уус энэ бол үнэхээр гайхалтай ингээд хараад байгаад харабуласан их нутаг мөн их орон мөн үнэхээр сайхан байгаа юм шүү дээ. Тэгээд байгалийн сайхан гэдэг чинь үүнийг л хэлэндээ. Үүнийг л одоо сайхан их орон гэж хэлж байгаа юм да.
сайхан гоё болоод үнэхээр гоё уулны тогтц хэлбэр гоё тэ ингээд холоо шалах юм шоу юм шиг тэ ингээл янз бүрийн амтны шиг тийм хэлбэртэй уулнууд тэ үнэхээр гоё тогтцтой тиймэрхүү уулууд бол замд бол харагддаг. Энд бол харагдан тэгээд бишээ шүү дээ. Сайхан дэлгэр сайхан зунгаар ингээл бид нэг явж байна. Энэ бол баян явах замд байдаг уулууд байгаа. Энэ юу сайн мэдгүй наа. Тэгтээ гоё баян явах замд байдаг. Үнэхээр гоё юм өстэй. Тэр уул тэ цаанаасаа ингээд таалаасаа ингээд гараад ирсэн үнэхээр гайхалтай бишэрч байгаа өстэй ёо. Үнэхээр гайхалтай уулууд ёо. Мөгөөр хэлэх аргагүй. Үзгээр бичгээ хэрэггүй тэ. Үнэхээр сайхан их маань ийм л гоё энэ сайн бол үнэхээр сүрлэг байгаа. За яг жоохон бүссэн бэ гэхэд цонхон голгүйгээр уцаа бичсэн байгаа шүү. Яг энэ уулны хажуугаар замаар нь явдаг юм байл шүү. Хоёр уулны яг дунд бүр ингээ ойртож гардаг уулын дунд ингээд гараа явдаг байгаа шүү. Тэр явдаг юм лээ. Яг ингээ хоёр уулын үнэхээр баан зүүн талаас ингээд ойртсон тэ. Хоёр уулын хоёр талаас нь юу ойртсон уулны голоор явдаг юм аа. Үнэхээр гоё уулын нүүдэл хальтаа үнэхээр гайхалтай уулстай. Юу ярих вэ? Их юм ийм сайхан баг шүү дээ. Энэ уул бол ингээд цаанаас юм тогтцтой. Үнэхээр сайхан бол байгаа. Тэгээд ийм л гоё харагдаж байна да. Үнэхээр сайхан явсан. Амт саад байхгүй, бороо хоор байхгүй. Нан бороо орсон. Замд явахдаа жоохон бороо шивэрсний эс тооцсон бол ямар ч бороо хооргүй нэг л бороо тагтсны дараа бороо зогсдоо явсан. За энэ чигээр мал ингээл хон юм маань харагдаж байна. Үнэхээр гоё байна. Энэ бол байгальтай. Ингээл харах юм бол үнэхээр гоё юм байгальтай. Үнэхээр гоё юм газар байгаа шүү дээ. Гайхалтай. За ингээл яваал байна да сайхан. Ийм л гоё утга шүү дээ. Гоё дэлгэр сайхан зам болсон. За тэгэл замдаа яваал байна да. Замд жоохон бороо шивэрлээ. За тэгэл өөр янз бүрийн асуудал байхгүй. За машин дээр бол бүрэн дөрөв явсаа ямар нэгэн саад бэрхшээл дугуй муугаарсан тийм ямар нэгэн саад бэрхшээл гараагүй. За тэгээд энэ ингээ бүрсэлгээ бичсэн байгаа. Хөөжлөөрөө жоохон бичлэг хийсэн юм маань жоохон бичлэгээ жоохон дэм тарах хийсэн юм байна. Тэгтээ зүгээрээ үнэхээр сайхан их байна шүү дээ. За ингээл замдаа яваал энэ да. Ингээл байгаад тал их өрнө. Одоо бол үнэхээр гоё явж байгаа юм. Ингээ цонхоо онголгоор ингээ тавилж байгаа нь. За энэ л Баянгар аймгийн Үлдэн сумын нутгаар явж байгаа шүү. Баянгар аймгийн Үлдэт нутгийн сумаар явж байгаа. Энэ бол гоё байгаль харагдаж байгаа. Тэр өөл мөлний тэр байгаа. Яг л бороо авах гээд байгаа юм шиг. За авахгүй юм шиг юм бүүдих юм үйл харагдаж байна. За энэ уул бол үнэхээр гоё тогтцтой. Байгаль бол үнэхээр сайхан байгаа. За тэгэл замд бол дуугаа сонсоол явна шүү дээ. Сайхан дуугаа дуулаад аялал их нутгаа бишрээл явна да. Тэгэл дуртай дуугаа аялал явах сайхан байдаг да. Тэгэл үүнээс илүү сайхан нутаг хаачгүй гэж үнэхээр сайхан нутаг байгаа шүү дээ. За энэ гоё тогтцтой уулуудыг та бүхэн маань харж авах нь бол байгалийн цаанаас ингээд тогтчихсон гов ханга хоссон нутаг бол яалтч байхгүй Баянгар аймаг. За ингээд Баянгар аймаг бол үнэхээр гоё нутгаа. За тэгэл бид замдаа яваал байна. За тэгээд сайхан замдаа явж байна да. За энэ засмал зам харуулж. За иймэрхүү шаар засмал замтай байгаа энэ зам бол үнэхээр гоё зам. Энэ бол Баянгар аймгийн цаашаа одоо нарийн тэлээс цаашаага зам бол үнэхээр гайгүй болж ирж байгаа. Ер нь иймэрхүү зам нь бол үнэхээр гайгүй билээ төвчсөн болохоор бас төртөө зэгтээ заримдаа бас төртөө хийсэн зам бол ер нь бол байгаа. Тэгээд тэрийгээ засчих юм бол үнэхээр гайгүй билээ. Энэ тэгээд бид нар явж байна. Айвуу гоё байгальтай. Энэ ногоо могоо үнэхээр гоё харагдсан. Жинхэнэ ногоороод жинхэнэ гоё те.
100 гэдэг чинь энэ л баггүй да. 100 гэдэг чинь ийм л байдаг гэдэг шиг л сайхан харагдаад ингээд засмал замаараа явж байна. За энэ засмал зам дээр бол алдчих юм байхгүй. Ямар нэгэн шаад байхгүй. За энэ Баянгол аймгийн зам дох. За иймэрхүү зам нь нөхөтэй зам бол байгаа. Замд ийм нөхөтэй зам болох чинь тэгээ яг нөхцөн энэ өртлөө энэ хуучны зам байгаа. Энэ шар зам бол аль хэдийн зам байгаа. Тэгээ одоо хүртэл ийм гоёор байна гэдэг бол сайн тавьсан байгаагийн шин чанар гэж би бодож байгаа юм. Тэгээд жоохон нөхснөг ийс тооцсон бол үнэхээр ийм сайхан замтай юм билээ. Тэгээд Баянголын зам бол саадгүй. Тэгээд явж байна. За ингээл асуул зам нь янз бүр болно. Тэгэл би ч ингээл жолоогоо бариад явж байгаа. Ер нь бол Өвөрөнгө аймгаас Баянгол аймаг хүртэл ямар нэгэн тасалтгүй жолоогоо барьсан байгаа. Нормал үрсэн асуудал байхгүй. Жолоо молоогоо сольсон тийм асуудал байгаагүй. Би жолоогоо бариад явсан. Тэгэл замдаа машин болгоно бичлэгээсэн. Машинд үйл бичлэг хийгээгүй уусаа болохгүй. Тэгээд гой маруулах гэж байна. Тэгээд чадхаараа болоогоо хийж байна да. Тэгээд үнэхээр сайхан. За ингээд Баянгол аймгийн наадтал ингээд Баянгол аймаг маань инхүү харагдаж байна да. За ингээд Баянгол аймгийн наадталд зогссон байгаа. Зогсож одоо тэгэл ойлгомжтой дээ. Манайх ойлгож байгаас ингээд Баянгол аймаг маань тэр цаана харагдаж байна. За ингээд бид ингээд Баянгол аймгийнхаа наан нэрлээд. За хамтын машин маань тэр байна да. Хамтын ах юм маань машин. За ингээд Баянгол аймгийн голоор нь гарч байна да. Ийм гүүртэй гол байд юм лээ. Яг тэр дундуур гарна. За энэ хажуу талдаа модтой гоос тийм үнэхээр гоё. Үнэхээр гоё ингээд Баянгол аймгийн голоор гараад цаашаа явж шүү. За тэгэл ингээл Баянгол аймаг орлоо та янз Баянгол аймаг үнэхээр гоё юм билээ. Өөр их харахгүй. Баянгол аймаг хөгжилтэй. Хөгжил сайтай тэгээд янзын гоё газар байлаа. За энэ Баянгол аймгийн наадтал ингээд колон харагдаж байна. Баянгол аймгийн цааталт байгаа худалдааны төв харагдаж байна. Баянгол аймгийн наадтал гэсэн үг тийм бол наадтал ингээд энэ ажуудлаар ингээд янз бүрийн хоолны газар мадад байд юм билээ. За ингээд Баянгол аймгийн төвөр явж байна да. За ингээд Баянгол аймгийн гэлтүүлэг үнэхээр гоё гоостой. Дугуун гэрнэл хийчихсэн. Тэгээд энэ номон сүлжээ дэлгүүр харагдаж байна. Энэ бага байдал үнэхээр гоё. Тэгээд дотор юм дандаа юм модтой гоостой гоё. Ногоон байгууламжтай гэсэн үг байхгүй юу? Мод ингээд тариалчихсан юм. Ингээд ногоон байгууламжтай үнэхээр гоё. Хөгжил бол үнэхээр гоё. Баянгол аймаг бол үнэхээр сайхан аймаг үлээ. Та хүмүүс харж байгаа бол тэгээд дандаа юм мод тарчихсан юмсаа хаасаагүй модтой. Ингээд Баянгол аймгийн төвөр явж шүү дээ. Үнэхээр гоё болсон. Энэ бол хаамаг нь харагдаж байна. За тэгэл Баянгол аймагтаа бид явж байна. Энэ ногоон байгууламж бол үнэхээр гоё. Энэ л аймаг болгоо юм ногоон байгууламжтай болчихсон бол үнэхээр цэвэр эко болно гэсэн үг. Тэгэл янз бүрийн угаалгын газар гэдэг ч юм уу. Тэгэл зөндөө гоё газрууд байгаа. Их номгон гэдэг юм газар. За энэ Баянгол аймгийн төв талбай. За энэ талбай дээр нэрсэн юм чи ингээд бичлэг хийж шүү дээ. Талбайгаа харуулж байна да. За иймэрхүү л үт юм билээ. Талбай нь бол бас гоё. Талбай нь ингээд тогмог зоочсон юм гэрэлтэй цааталтаа нэг гэр барьчихсан тэгээд байд юм байлээ. Ийм ногоон байгууламжтай ингээд Баянгол аймаг маань харагдаж байна. За энэ ингээд Монгол улсын Хилчинбаатар за ойлгомжтой нэрийн тавх маань харж байгаа ийм үнэхээр мундаг дайнд оролцож байсан баацын гүшүү байд юм билээ. За тэгээд энэ бол харж байгаа болоочны дараа ирсэн учраас энэ бол нутгийн удирдлагын ордонд харагдаж байна. Баянгол аймаг шүү дээ. За энэ ингээд гэрмэртэй цаатал нь ингээд Баянгол аймаг маань харагдаж байна. Ийм л талбайтай. Талбай бол үнэхээр гоё юм билээ. Бас л гоё хийсэн байлээ. За ингээд энэ зураг дасан зураг харуулж байна. Баянгол аймгийн явсан газрынхаа зургийг дарсан. Чадхаад бол бас жолоо барьж байгаа болохоор бас хамаагүй бичлэг зураг мөрөг нэг их дарсан юм бол байхгүй байгаа шүү. Тэгээ та хүмүүс ойлгоно үстэй. За ингээд нөгөө Баянгол аймгийн талбай дээр нэг ийм гэр хэлбэл энэ юуныг нэ сайн мдээгүй гэдэгтэй талбай дээр нь байлээ. За тэгээд үнэхээр гоё хөгжил сайтай дутгуулаад за ингээд зураг Баянгол аймгийн төрийнхөө талбайг мандуулчихсан. Үнэхээр сайхантай холсон зэнгэрдэх хангаа говь минь хонгор нутг минь осгүй чамда би хайртай
хайртай гэдэг. Тийм л нутганда Баян онгор бидний нутгаа гэдэг. Үнэхээр энэ Баян онгор аймаг бол алдарчнууд олонтой. Үнэхээр сайхан нутгаа. За ингээ Баян онгор аймагт явсан зураг маань байна. Энэ бол энэ гэрэлтүүлэг, гэрэл за тэгээд энэ засмал зам тэгээд энэ байшин барилга гэдэг хөгжил бол үнэхээр гайхалтай. Баян онгор аймаг бол үнэхээр сайхан нутга. За энэ Баян онгор аймгийн нэг цэцэрлэг төрөлн багт гэж ойлгосон юм хүүхдийн гүшөөтэй мэлээ. Гүшөө барьчихсан юм усаар өглөө юм байлээ. Тэгээд ийм амьтдгаа одоо энэ үлэг гүрвэл динзаавар ийм гүшөөтэй юм байлээ. Гүшөө гэх юм уу юу гэх энийг одоо банимлчих юм уу за тэгж ойлгож болохоор тийм юмнуудыг хийчихсэн байгаа юм байлээ. За энэ бол Баян онгор аймгийн өндөрлөг гэж хэлэх одоо газар нь байна. Энэ дэшиг ингээд шатаар өгсөд ингээд Баян онгор аймгийг бүр ингээд томоор нь харах боломжтой газар бол өндөрлөг нь байгаамаа. Тэгээд яг тэр өндөрлөгийн наанд зогсоод бид нэр хажууханд байгаа нэг цэцэрлэг төрлийн шиг газар руу орсон байгаа. Очиж үзсэн. Гоё юм байлээ. Үнэхээр сайхан зохион байгуулалтаар хийсэн юм байлээ. Тэгээ үнэхээр сайхан байлээ. За энэ дунд нэг бичлэг оруулж байгаа. Энэ бол талбай дээр нэг бичлэг хийсэн дээр авч манайхад энэ сууж байна. За ингээд манай дүү хагдж байна. Энэ Баян онгор аймгийн талбай дээр хийсэн бичлэгийг харуулж байна. Бас дунд нь бас оруулсан байгаа. Иймэрхүү гоё газар байлээ. За би нэг иймэрхүү л царай тарагдаж байна. Тэгээд замд бол үнэхээр сайхан юм байна. Гоё байна. Үгээр хэлэх аргагүй. Гоё өдөр өсөө нааштай. Наалдах сайхан өдөр явж байна. За ингээд очиж байна да. За энэ бол гэрлэх ёслолын хардсан Баян онгор аймгийн. За энэ нөгөө нэг цэцэрлэг төрлийн шиг цэцэрлэг төрлийн шиг дээ. Би дэгжил ойлгосон. Тэгээд энэгээр явж байна. За ийм байлаа. Дандаа юм ногоон байгууламжтай. Дандаа ногоон эко цэвэр. Үнэхээр энэ цэвэр. За энэ ингээл нэг динзаавар үлэг гөрөл ингээл баахан зузуутайгаа байгаа үлэг гөрөлүүд биш үү дээ. Олоолаа байгаа юм нэг чулуун дээр ингээд чулууч юм уу чи нэг чулуул юм байлээ. Тэрэн дээр ингээд зэрэгсэн зэрэн дээр ингээд олоолаа явж байгааг таах юм харж байгаа үстэй. Ингээл жижиг н хавгад өрөнд явж байгаа ингээл олоолаа байгаа. За тэр нэг том жижигийн динзааврууд үлэг гөрөлүүд байгаа юм байлээ. Тэгээд үнэхээр сайхан. За ингээл Баян онгор аймаг ингээд харуулж байна да. Ийшээ орох юм бол цэцэрлэг төрөл нь байдаг. За энэ нэгэд хамт явсан улсуудын маань машин харагдаж байна. Гайхалтай харагдаж байна. Үнэхээр сайхан. За энэ гэрэл хөслөд янзын боостой. Яа үнэхээр гоё барьсан боостой. Гэрэл хөслөд ордны гоё зохион байгуулалттай. Nice. Үнэхээр гоё. За ингээл хүүхдүүд тоглож гүйж байна. Тийм л nice. За тэгээд миний хувьд бол Баян онгор аймаг үнэхээр дагцсан. Баян онгор аймаг бол үнэхээр гоё. Баян онгор аймаг сайхан нутаг лээ. Тэгээд хүн шийдчихсэн үнэхээр гоё. Сайхан нутаг лээ. За гэрэл хөслөд иймэрхүү харагдаж байна. За энэ өндөрлөг нь харагдаж байна. За нэг иймэрхүү байнга зогсон газрынхаа бичлэгээ санагдуулахад энэ дэшиг ингээд гарах юм бэл. Энэ бол өндөрлөгчтэй тэгээд Баян онгор аймаг толтно гэсэн. Нийтээр нь харж болно гэсэн Баян онгор аймаг бүгд нь энэ бол гоё баст. Энзэ баст. За нөгөө нэг гүшөөнд чинь яст мэлхий гэдэг юм лээ. Энэ дунд нэг усаа өргөдөр байсан шиг байлээ. Хүүхдийн гүшөөтэй. Тийм усаа өргөдөр байсан. Энэ бол бас хүүхдтэй явж байгаа динзаавар үлэг гөрөл байна. За тэгэд янз юм байна. Баян онгор үнэхээр гоё юм. Гоё юм. За ингээд Баян онгор аймагаас хаашаагаа бид нэр явж байна. За нөгөө өргөд ашиглалгаа явж байна. Баян онгор аймагаас за баруун хаашаагаа явнаа. Баруун хаашаагаа явгот ингээд өргөд ашиглалгаа явж байгаа. Зам бол үнэхээр гоё. Яг л засмал зам шиг. Ямар ч жижигнүүд байхгүй. Ямар ч тийм дэгэн догон байхгүй. Зүр шулуу. Тэр зам дээр бол үнэхээр гоё. Баян онгор аймагаас хойш баруун хойш явал мэдээж ингээд аваад агата тавхий сайхан гэнэ өгөөл хэлээ гоо. Баян онгор юм.
могоо үнхээр сайхан гэсэн бэлээ бороо бог орсон тэгээд байгаль дэлхийн хороо ихэнлээ баянгоо үнхээр сайхан харагдаж байгаа юм. За ингээд яваад энэ баянгоо хүмүүс маш юм. Шонгон бодоод байгаа хүмүүс бол ер нь өргөө ташаа луга аваач нь. За ингээд өргөө ташаан дээр хүрээд ирлээ. За ингээд энд харагдаж байна. За энэ бол дандаа гэрүүд амралтын гэрүүд ямар нэгэн худалдаа байхгүй, ямар нэгэн усандаа чихж юмс цартаа газар байхгүй. Бид нар бол голоо гарах байсан даанч бороо ороод үерийн бол бас машинтайгаа гарч чадаагүй. Тэгээд бид нэр наан зогсоод голоо одоо явган гараад явсан байгаа. За ингээд нөгөө нэг өргөө ташаан дээр ярьсан шүү дээ. За энэ бол модтой байгаль дэлхийн гоё ийм газар ярьсан байна. За энэ өргөө ташаанд гიშгэндээ тэгэл үнэхээр яханы том хүний бие сайн олоод сайн гэсэн тэгээд хотоод бүрний ашаа за тэгээд нүдний ашаа ингээд байдгаа. Ер нь бол олон хүмүүс урьж энд ирж одоо бас хөлөөд үрдэм байлээ. Үнэхээр гоё. За ингээд нөгөө хөлөөд үрдэгсэн. За эхний удаад үрдвэл маш хүүтэн за тэгээд тогон цохилж байгаа шиг болдсон байлээ. Хөлмөл бол чичирээд яа үнэхээр амар хүүтэн. За тэгээд нэг орчим бол тэгэл дахиад авахд ер нь бол мэдхээ байт юм байлээ. Хүүтэн усмас үл мэдхээ ер нь л байт юм байлээ шүү дээ. За ингээд хүмүүс манд ер нь бол олон яана л да. Би бол 3 өвөл тойрсон. Ер нь бол зарим 108 тойрсон гэж 15 тойрсон гэж 20 тойрсон гэж энэ хүн болгоно л янз байдаг. Янз бүр байд юм байлээ. Тэгээд өөрөө олон дүрх ер нь сайн биш байхаа нэг хитэн дээрээ. За ингээд нөгөө майхан байгаа газар руу явж шүү дээ. Энэчнээс ингээд гол гараад явд юм да. Гол бол 2 3 гарна. За энэ бол жижиг юм болгох шиг юм гарна. За ингээд хүмүүс чинь гутлаа тайлал яг энэ лөө бол тэгэл хөлөөдөрөөл зарим нүвдгүүдөрөөл харин бүтээлээд юм тэгээд янз бүр байгальтай хүний бие бол үнэхээр сайн гэсэн тэгээд нэг очоо 3 жилээр нь очтын байлээ шүү тэгээд галууд өргөө ташаа гэдэг байгаа. Тэгэд таа хүмүүс ирж энэ бас хөлөөдөрөөл хүний бие бас сайн шүү. Таа хүмүүс түрээд энд бол амралтын гэрэл байгаа. Тэгээд түрээсээ даавна. Амралтын гэрэл бол майхан сав. Тэгээд бүх юм бэлдээд ирэх юм бол тэгэл ер нь бол сайхан илүү бүр ойртод бороо ус араагүй бол яг голын гараад бүр дээрний тонцол болох юм бэл ер нь хүн гэж бол үнэхээр ихээлээ. Хүн болгол дээр ер нь энэ дээр нь дүртэн байлээ шүү дээ. Ханаа том орко үнэхээр сайн гэсэн тэгээд эндээ ингээд хөлөөдөр сайн масал эхлээд амар хөлөвдөд стодисгүй ингээл яаж юм хурдгах шиг л таархасан гэж бодсон. Дараа нь тэгэл нэг орчоо дахиад нэг болохоор бүр гайг болсон. Нөгөөдөө ингээд тойроод ингээд санагдчихтiin билээ дээ. Галууд өргөө таш ингээд чин шүү дээ Баянгор аймгийн өргөөтийн ашаанда бид ирсэн байна. Өргөөтэй ашаанд олон сайхан усуд маань хөлөөд үрж байна да. Тэгэл удаан байна. Эсвэл удаан зогсон. За тэгээ Баянгор аймгаас баруун хойшоо яваад тэгээ шонгийн модоо дагаж яваад тэгээ ахаа шонгийн модоо дагаа яваагууд аяанда дээшээ иргсэн замгаар чинь тэрийг дээшээ иргээд тоошоо буунгууд гол харагдан тэгэл тэр чинь өргөө таашаа шүү дээ. Ер нь бол амрах юм билээ. Баянгор аймгаас зөхөдөх юм байхгүй. Зам үнэхээр сайхан учраас шууд яваал яг л засмал шиг шонон замаар юм гээд та нар боддоо гайхал. Бидний явахд бол ямар нэгэн тоос мос болсон юм баггүй бороо орчих учраас үнэхээр сайхан. За энэ ингээ хангаж байна да. Бидний яг майхан байгаа газрын модтой хэсэг харагдаж байна. За энэ гэрэн гоё. Сайхан нарлагуудын хэсэг ер нь бороо ороогүй бидний шууд ер нь бороо ороог сайхан байсан. Тэнгүүд бүхэн нээсэн их харагдаж байна. Ийм л газар байд юм бил өргөө таш ингээд тэг үнэхээр сайн хүний бие сайн тийм л өчтөө баяртай ашаа агаада. Тэгээд нүдний ашаанд нүд гэдэг гар дэжигээ оргилдсон байлээ. Тэгээд үнэхээр сайн нөгөө гол маань энэ голыг л гатлан да. Шууд ингээл гатлаа цаашаа гардыг шүү дээ. Тэгээд цаана дахиад нэг байгаа бот. Тэгээд тэрийг хатлал гаранда ийм байсан шүү дээ. Бидний өхөр ингээд бороо орчихсон. Үнэхээр бас өөртөө мэдэгдэж байгааз
усны урсгал хараа та энд чи ингээл ороод ингээл сэлэл байж байдаг шин. Хөвөөл номхон давлгаална гэдэг шиг л хөвөөл байж байгаа юм чаа. Тэгэл бид хэд ингээл байж байна да. өдөр маань өглөөний цөөнтэй бодоотой. Яндаг гадаач гоё наан шараагаал төрсөд ингэж л хэмдэж энэ. Сайхан байна. Нэгэн төрсөд. За ингээд төрсөд маань өглөө эхэлж байна. За тэгээд сая харсан бах өглөөний цаг. За ингээд үнэхээр сайхан байна. Энд ингээд гүү мөгөө уучихсан. Янз юм байна. Төрсөд өглөө янз эхэлсэн. За ингээд өргөө ташааны амралтын гэрүүдэл юм байгаа. За ямар нэгэн сүлжээ болохт байхгүй шүү. Тэгэхээр бол та бүхэн интернетээс хол байна гэсэн үг шүү дээ. Тэгээд тарих толгой амнаас сайхан штэ. За тэгэл голын урсгалыг чимээж хаганад гэвтэн гэдэг янзын да. Янз. За нөгөө төрсөд өглөө өргөө ташаанд ч хүмүүс амар байгаас зарим нь юм одоо чиг нэг хуцаа авчихсан бүр ингээд бүүндээ сууж яадаг гэд боддоо. Зарим нь бүр хөлмөл ороогод идэм билээ бас тэгдэм болоо сайн мэдээгүй яг анхны очход бол тэмэрхүүлсэн. Тэгээ ер нь хүмүүс хөлмөл орооц ингээд сууж яадаг юм билээ сайхан хүлээгээд тэгээд өнөхний сайхан газар байд юм билээ. Тэгээд өргөө ташаан бол өнөхний сайн юм билээ. Би ер нь бол хүүтэн хүмүүсэнд хөлмөл угаагаас өн чаддаг байсан. Тэгээ өргөө ташаанд ороод ч юм уу ер нь хүүтус мосвол эсвэл нэр хүүтэн би санагддаг болцвол яг бол өргөө ташааны ашаа амар хүүтэн гэд бодоод таних бол тогшиг чичирнэ. Үнэхээр амар сайхан байна да сайхан яваад сайхан гоё ярилсан да. Энэ ч л нөгөө Баянгор аймгийн өргөө ташаа амралтын газар шүү дээ. За тэгээд влог маань ингээ явж байна. Та бүхэн намайг дэмжээрэй. Би чадхаар л хичээгээл яриад энэ влогоо хийгээд байгаа шүү. Тэгээд чадж байгаа баха. Хичээж л энэ да. За ингээл явж байна да. 3 хоног турсан тэгээд үнэхээр сайн билээ голоо гатлаад ингээд төрөд явсан байна. Төрөд явсан ийм л байгаа. Олон гэртээ тэгээд зарим тоглоом моглоом байсан бидний хүчтэй бас хувь улсууд бас тоглоом ажиллаулаад байсан шүү. Хилдэг тоглоом моглоом байсан. Тэгээ молон гэртээ. Ийм л энэ гэрүүдэн тэгээд улсууд юу намарчтай юм бэлээ. Тэгээд эртхэн шиг ирэхгүй бол. За үүдээ шинээс доош яваад үүдийн давсан нуур гэдэг байгаа. За хүний бие цаа гэсэн. За энэ давсан нууранд хөлөө дөрөв тэгээд шавраар одоо хөлмөдөө битүү шавраар гэдэг. Тэгээд дараа нь усаар байгаа юм. Зарим нь бүр яг тийм шавраа бүр хичээл нам гэж хатаагаад бидний хавраа дараа нь усаар байгаа. Сайн бичлээ. Өнгө тасалсан. Чигээрээ тасаа. Сэрнэ сайн биний шавраа ингээд хичээл дараа нь тасалсан. Тийм нэг болоод нэг хавтар мавтар хавчтай нэг юм хоптой ажил хийж байгаа шүү дээ. Тэгээд үүдийн авсан нэг заавал өнөө ташааны хөлөөд сум заавч юм шаврах гэж үздэг шүү дээ. Тэгвэл шууд тэр өнөө ташаанд үзчихэж байгаа юм. Шүт онцод шүү. Шүт нүдэ өгдөг контор заавал цаад явж байна. Хөлгийн болоо гэрийн төдөн годон хамган зөв бол гэртээ замаар гэдэг юм байна. За тэгээд вологын мэдсэн байлаа. Би тэгээд хасдаг юмсан чадхаараа л таа хүндээ юм Гэрэн гоё юм.